За сэмцэнэ холонгийн мэрэгэн станц тавтай мэрэлнүү. За өнөөдөр 5 дугаар сарын мэргийг хийж бодож байна. Жохон ингээд хоцроод оруулж аваад уучлаарай. 5 сар гарсны дараа амжихгүй явсараад юм болчлоо. За ингээд өнөөдөр 4 сонголттой та саарж байгаа сэтгэлчин татгад одоо карта сонгороо 1 2 3 4 гэсэн. Одоо тийм дараалал явна. За ингээд одоо таныг сонголт хийж байгаа. Тийм завсар одоо надад хандив өргөсөн хүмүүстээ үнэхээр маш их баярлалаа гэж хэлье. Одоо дансаар болон YouTube-ийн одоо супер танксаар хандив өргөсөн өмнө өргөж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Муу одоо тийм та бүхний минь сэтгэлийн андуу надад одоо энэ бичлэгийг одоо цаашид хийх урам зориг маш их өгж байгаа шүү гэж тийм дамжуулъя. За ингээд жоо хоёр талаад харуулъя. 1-р картын зурагтай байна. За 2-р картын зурагтай байна. За 3-р картын зурагтай байна. 4-р картын зурагтай. За муу одоо надтай холбогдох хүсэлтэй хүмүүс яах юм бол миний одоо Facebook-ийн мессенжерээр холбогдож олно шүү. Instagram-аар бас холбогдож олно. Гэхдээ би хөвчлэн одоо Facebook-ийнхаа мессенжер дээр илүү идэвхтэй жидэг хүн байгаа. За ингээд сонголт хийгээрэй. За ингээд хамгийн ихний 1-р картыг сонгосон нэмэргийг одоо энэ картанд татгдсан. За нэг хамгийн сүүлд уншина. За ингээд 5 дугаар сарын одоо таны аж байдлын тийм ямар хөө ерөнхий сар болох вэ гэсэн ерөнхий байдлын мэрэг. За нэгдчихье. За 1-р картыг сонгосон хүн юм байна одоо. Иймэрхүү гоё картууд гарсан байна. За тэгээд эхнээс нь ингээд тайлаа хийж чадчих байна. За энэ сард ямар сэдвтэй ямар зүйл чухал болох сар вэ гэх юм бол энэ зургийг харах юм бол энэ хөлт ишээ ингээд өсөрчдөг юм билүү эсвэл ишээ явдсан билүү гэд нэлээд эргэлзсэн юм карт энэ. Тэгэхээр зэрэг энэ сард танд ямар асуудал аягүй чухал болох вэ гэх юм бол ер нь бол шийдвэр гаргах. Тийм болох уу, явах уу, болох уу гэдэг ч юм. Тэгээд ямар нэгэн зүйл дээр ямар нэгэн сорилттой бол энэ сард тулгарч болцсохгүй байна. Та аль нэг шийдвэр гаргах болох гэдэг ч юм нэ. Тэгэхээр зэрэг энийг сонгох уу, эсвэл тэрийг орхио, тэрийг сонгох уу гэдэг ч юм. Тийм айгүй олон удаж байгаа болохоор тийм янз бүрийн одоо төгсөл байдалтай байх. Тэгээ ер нь бол тийм танд энэ сард нэлийн одоо шийдвэр гаргахад айгүй хэцүү санагдаж магадгүй. Тийм азын хоёр хөлт ингээд тэргэлсэн. Тэгсэн ч гэсэн энэ сард одоо гарах таны шийдвэр одоо цаашдаа чи амьдралд те илүү уужим тайван орон зай авчрах тийм шийдвэр авах болно. Ямар ч байсан энэ 5 сард одоо таны хамгийн чухал зүйл бол одоо ямар ч түүнээр хамаагүй зүтгэх биш. Өөрийн сэтгэлд ингээд айгу амар амгалан авчрах тэр замыг сонгох нь айгу чухал баха. Айгу чухал болох хаа гэж бодож байна. Тийм. Таймер нэгэн зүйл те ишээ явах юм уу, ишээ өсрөх юм уу, эсвэл ингээд жоо байх юм уу гэдэг ямар нэгэн тэр зүйл дээр нэг тийм чухал шийдвэр гаргах. Аль тийш одоо гаргахаас чинь одоо тийм шалтгаалаад энэ 5 сар чинь таны шийдвэрээс маш их шалтгаалаа шүү гэсэн байна. За ямар ч байсан ингэж талхиж чадж байна. За тэгээд энэ сарын уур амьсгал. За энэ сарын уур амьсгал. За ийм 3 карт гарсан. Энэ сарын уур амьсгал болохоор зэрэг. За ямар ч байсан хөдөлгөөндөөс энэ таны одоо 5 сарын уур амьсгал гэх юм бол одоо та хааныг тийшээ замд гаргах ч юм уу ямар нэгэн шилжилт хөдөлгөөн байна. Энэ 5 сар танд шилжилт хөдөлгөөн ямар нэгэн хувиралт амьдралд чинь ямар нэгэн одоо хувиралт та яг тийм боддоор ямар нэгэн зүйл чинь одоо зам гарах ч юм уу эсвэл нэг газраас нэг газар шилжих ч юм уу те эсвэл хөдөлгөөн эсвэл ямар нэгэн жиж за яг бүр нүүж шилжиж замд гардаггүй маа гэхэд ямар нэгэн жижиг шажиг хувиралт өөрчлөлт байна гэсэн байна. Тийм уур амьсгал байна. За хоёр дахь карт гарах юм бол ингээд янзлаад эмхлээ эзэгцлээд
дууссан карт байгаа байхгүй. Тэгэхээр энэ сард муу одоо янзлах, цэгцлэх, тооцоо гин хийгээ дуусгах юм нэгэн тийм зүйл бол байна. Тийм. Ямарс нэг тийм уур амьсгал байна. Янзлах, цэгцлэх, тооцоо хийгээ дуусгах ингээ гоё ингээд бүгдэргийнтэй жин там болгох те. За тэгчээд тэгээд энэ карт гарах юм бол энэ сард бас мөн та жоохон ингээд санаа зовцсон бахвал нэг сүртэй санаа зовх юм байтал та жоохон янз бүрийн юм дээр битүүд хөших гээд байж магадгүй юм байна. Тийм. Жоохон санаа зовлт байна. Тийм. Энэ зүйл цааш яах юм болоо гэдэг ч юм уу те. Гэхдээ өндөө бол нэг тийм гайгүй байтал та тийм дэмий жоохон санаа оноо төгших тийм асуудал жоохон байж магадгүй тийм уур амьсгал байна. За ямар ч байсан тэмдэглэлд ажихгүй гэж бодож байна. Ямар ч байсан нэг хэвээрээ байх байдгаараа байгаад тахгүй юмс өөрчлөгдөн, юм хамаа зэгцлэн. Та цагийн дуусгах гэсэн ийм зүйлүүд гарч байна. За ингээд шууд одоо ажил 5 сард таны ажил үйлс ямар байх вэ гэдэг дээр энэ 3 картыг татсан баа. 4 картыг. За ажил үйлс дээр болохоор зэрэг доошлаараа. Тэ ажлыг энэ нөгөө цэцэн бэрийн карт гэж нэлдэг байхгүй би. Тийм энэ карт ингээд доош харагдаж ер нь ажлын аягүй тийм цэцэн биш ихтэй одоо тийм ухаалаг үр дүнтэй зохион байгуул жоохон чадахгүй жоохон яах гэж магадгүй мэн. Тийм ажлыг илүү одоо тийм ухаалаг үр дүнтэй ингэнэхгүй ингээд зохион байгуулаа тийм. Тэр тал дээр жоохон одоо юу тийм та өөрөө жоохон ямар нэг нөхцөл байдлаас болоод ингээд чадахгүй байх гэж магадгүй юм байна. Гэхдээ энэ дээр анхаарал гайгүй яад гэж карт очоос гэж бодож байна. За ийм карт харсан. За хоёр дахь нь карт харах юм бол ер нь бол ажил үйлс дээр энэ сард тийм ямар нэгэн одоо суралцах үе шатын хөгжих тал дээр нэлээд анхаарч магадгүй юм та ажил үйлс дээр тийм нэлээ их юм сурч магадгүй. Эний чи ингээд юм биш тэгдэм биш тэгдэж ямар ч байсан та ажил үйлс дээр хөгжих тал дээр анхаарах өөрөө жоохон суралцж магадгүй жаа. Энэ 5 сард нэлээд суралцах ажил үйлс дээр суралцах үе шат гэж гарч байгаа шиг байна. За тэгээд энэ 3 дахь гэрн картыг харах юм бол одоо ажил үйлс дээр болохоор зэрэг ер нь бол ажил үйлсээ явуулж байгаа энэ бодлого тактика та дахиад нэг хинаад алдаа малтай байсан бол дахиад засч магадгүй юм байна. Тийм. Ажил үйлс дээр нэлээд арга хэмжээ авах, тийм баг зэрэг өөрчлөлт хийх, засах, дахин ажиллаа засах, тийм. За тиймэрхүү уур амьсгал харагдаж байна. За гэхдээ энэ их том картууд шүү. Дандаа жижигхэн картууд болохоор зэрэг тийм жижиг шажиг юм тийм юмнууд юм байна л да тий. За ямар ч тэгчээд танд одоо ажил үйлс дээр зөвлөгөө гэх юм бол take off. Тийм нэгөө хөөрцөн хүн байгаа байхгүй тий. Тэгэхээр ажил үйлс дээр зөвөр намаа ингээд харахад юу ямар зөвлөгөө гэж байна гэхлээр зэрэг ер нь аль тодорхой төлөвлөгөө гаргах гэд нэлээ анхаараарай гинэ. Зүгээр ингээ сэтгэлийн хөөрөлөөрөө тийм бити яваараа тодорхой юм төлөвлөгөө гаргахад айгу ажил үйлс дээр тийм анхаараарай. Одоо сэтгэл хөөрөл ер нь сэтгэл хөөрөл нэлийн эрч хүч танд өхөнд өгдөг хэдий сайн боловч одоо тийм та өөрийнхөө ажил үйлсийнхаа замаасаа төөрөхгүй тулд одоо нэлийн одоо цэгцтэй тодорхой одоо төлөвлөгөө тийм гаргаж тийм зорилгодоо төвлөрөөрөө гэсэн байна. За ийм зөвлөгөөг тэгэх юм бол одоо энэ карт чинь шууд эргээд юм чи айгу тодорхой одоо бодиттой тэр нухацтай айгу сайн үр дүн айгу сайн болоод болно гэсэн үг юм. Одоо энэ зөвлөгөөг авах юм бол тээ. Энэ зөвлөгөөг авахгүй явах юм бол энэ жоох юм руу байна гэсэн үг байхгүй. За ингээд ийм карт гарсан. За тэгчээ таны мөнгө санхүү орлого одоо энэ сард 5 сард одоо 1-р картыг сонгосооны орлого мөнгө санхүү. Орлого мөнгө санхүү дээр болохоор зэрэг
Тэг ер нь бол нэг тийм одоо мөнгөний өөр зээл ч юм уу зөөр зээлгүй байлаа гэхдээ ямар нэг мөнгөний дарамтаас салахын тулд чөлөөлөгдөхийн тулд та нэлийн зүтгэн энэ сард тийм мөнгөний дарамт ч юм уу ямар нэг юмс та нэлийн одоо энэс заавал гарна гэсэн тийм хүчтэй хүсэл эрмэлзэл бол байна. Тийм тэрүүгээр бас нэлийн явах. Тэгээд тийм гэхдээ л та нэг жоох юу гэж магадгүй одоо санхүүгийн байдал дээр нэг жоохон бүрхэгдүү тий жансаар тий тийм бүрхэгдүү тий олон одоо энэ карт олон зүйл таны жоохон сэтгэлсэн зоож магадгүй. Гэтэ энэ бодит бол биш зүгээр л та дотроо л тий яна ингэжүүлээ гэж жоохон тийм бүрхэг айдас бол байна. Гэтэ ямар ч байсан надад хүчтэй заавал энэс би гарах хэрэгтэй гарна гэсэн тийм үйл ажиллагаа хийж магадгүй амар тийм хүчтэй хүсэл эрмэлзэл бол байна. Тийм 5 сард гэтэ жоохон төгшөөртэй. Тийм картыг харах юм бол одоо тийм юу гэмдэ. Заадах. Тэр нь бол орлого нэмэгдэнэ гэж хитрхи их одоо хин өрөөдөж магадгүй юм байна. Тэр үү. Тэгээд яг тийм бодит нөхцөл байдлаа олж харахгүй байхад гэж мэдгүй. Хин хийгээд ингэчгүй тэрийг хийдэгчгүй ингэчүүл болох юм шүү гэл ингээл хий айгүйх тийм мөрөдөл байгаад байна. Тийм. За нэг юмрхоо картууд гарч ийн эдрийг тэнгис тайлгаж чадж байна. Замар ч ясан юунасаа гарах мөнгөний дарамтаас гарах хүчтэй хүсэл эрмэлзэл энэ сар төрнө. Тэгээд энэ сард ингэж төрөөд айгүй хүчтэй гарч байгаа учраас дараа сард ер нь айгүй нэлээд бодиттой арга хэмжээд айгүй болчих гэж бодож байна. Ямар ч сан энэ сард нэг юмрхүү. Тэгээд танд энэ сард одоо орлого санхүү дээр амжилттай байхын тулд орлого нэмэгдүүлэх тулд яавал дээрээ гэсэн чинь энэ сард юун дээр анхаарах гэсэн чинь студент оюутан тэгэхээр зэрэг мөнгө санхүү дээр энэ сард зөвлөгөө гэх юм бол ер нь бол мөнгөө өөрөө удирдах суурах эсвэл санхүүгийн одоо зөвлөгчөөс одоо тийм зөвлөхөөс те одоо тусламж авах тэр зүйл аюу хэрэгтэй шүү. Ер нь бол мөнгийг яаж удирддгийг те тэрийг нэлийн янз бүрийн юмнаас одоо юу гэдэг суралцаараа гэсэн миний энэ сард тийм тэгээд санхүү бүр болохгүй бол одоо санхүүгийн одоо зөвлөгөө өгдөг хүнээс те тусламж авах. За энэ зүйл дээр мөнгө санхүү дээр нэлээ тийм мэрэгжлийн ном тохимол ч юм уу тийм хөлөөлөл үздэг ч юм уу хүнээс зөвлөгөө авдаг ч юм уу тийм тэгэрээ гэсэн байна. Тийм тэгэх юм бол та нэг гарцаа олж магадгүй юм байна л да. Тийм санхүүгийн мөнгөний дамтаас гарах энэ хүчтэй хүсэл эрмэлзэл чинь нэлээд тусаалж магадгүй юм байна л да. Тийм мэрэгжлийн зөвлөгөө авах хүн тий. За тэгчээд За тэгээд хүн орондын харилцаа буюу одоо хайрцагт хамаагүй гэсэн хүмүүс бол хүн орондын харилцаан дээр үзэж олно. Замарч исэн хүн орондын харилцаан дээр нэлээд жоохон өрсөлдөөн байна. Дэвшлэр юм бэ. Заашлаа. Хүн орондын харилцаа буюу хайрцагтлийн асуудал дээр энэ 5 сард болохоор зэрэг хэн илүү эрх мэдэлтэй тий? Хэн илүү одоо эрх мэдэлтэй нөлөөтөө тийм гол хүн бэ гэдгийг бол нэлийн тодорхойлохын төлөөх жоохон тийм дотоод тэмцэл тийм үл мэдэг тийм өрсөлдөөн явагдаж магадгүй хүний хооронд харилцаа юм уу одоо хайрцагтай тийм хэн илүү эрх мэдэлтэй гэдгээ тийм амар ингээл мэдгээд аач юм шигтэй нэг да. Гэхдээ энэ бол том карт биш болохоо нэг жижиг шажиг тийм одоо дотоод гаднаа нэг мэддэхгүй гэсэн тийм дотоод бяцхан тэмцэл үл мэдэг өрсөлдөөн бол байж магадгүй гэсэн байна. За тэгээд бас энийг харах юм бол ийм эмэгтэй нэлийн нөлөөтэй гэсэн байна. Та өөрөө ч яж магадгүй эмэгтэй хүн одоо өмнө танд одоо сэтгэлээ өгөөд тэгээд шархалж исэн эмэгтэй хүн тэгээд одоо өөрийгөө хамгаалахын тулд танд энэ сард нэлийн жоохон хүйтэн дууч юм шиг сквал хитрхи шудрах юм шиг тийм төвийг сагсан тийм байдлаар танд хандаж магадгүй юм байна. Ингэж энэ эмэгтэй эсвэл та өөрөө хэн нэгэнд ингэж хандна. Эсвэл ийм эмэгтэй хүн танд тэгж хандна. Өмнө танд айгу сайн хандчихсан. Гэтэ одоо тэрэн дээр яасан чинь те одоо танд гомдсон учраас одоо өөрийгөө одоо хамгаалахын тулд одоо
жоохон хитрхи шударгач юм хүйтэнд шударгач юм шиг хандах гэдэг тий. Ийм хандлага гарах ямар нэг эмэгтэй хүн байна. Та магадгүй та өөрөө ч яж магадгүй тиймэрхүү эмэгтэй хүн ч яж магадгүй. За энийг өөрөөсөө нөхцөлөд тохируулаад сонсороо. Гэхдээ та энэ жоохон одоо бяцхан зөвлөгөө гэх юм бол та энэ 5 сард хүн орон харилцаан дээр хэрэг ийм эмэгтэй хүн гарч ирэх юм бол одоо та түүнд итгэл, аюулгүй байдлыг тийм мэдрүүлэх нь аюулч болох юм. Үгүй зүгээрээ би ингэсэн маа гэдэг айгуу тий аюул зөөлөн хандаж юм аа ойлгох нь айгуу тийм чухалж магадгүй юм байна. За тэгчээд за 3 дахь карт гэх юм бол тийм ер нь бол хүн харилцаа зөөлрөн гэж ах шиг энэ одоо юу хэлмэр юм те нилийн одоо таны хүн харилцаа хайрцаглалын асуудал дээр одоо нилийн илэн хүмүүсийн хүн харилцаанд нилийн илэн даалангүй байдал нэмэгдэх өмнө нь ингээд сэтгэлээ ил гаргадаггүй байсан хүн одоо энэ одоо 5 сард илүү таны өмнө нээлттэй болох тэг шудраг харилцааг оролдох тий тэр хүн илүү танд өмнө нь яддаг гэсэн бол одоо илүү итгэх гэсэн ийм тохиогоор гарч иж магадгүй юм байна. За тэгээд одоо хоорондын харилцаан дээр танд одоо зөвлөгөө. Какэхки одоо муур холон бол тоглох таталцаж өтгөлцөх гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр зэрэг танд хоорондын харилцаан дээр ингээ харах юм бол нэлээд зөвлөгөө нь болохоор зэрэг ер нь аль хоорондын харилцаа буюу хайр сэтгэл дээр хитрхи шууд элен далангүй биш. Тийм баг зэрэг тийм стратегтэй бодлоготой анхааралтай харьцах шаардлагатай шүү гэсэн ийм зөвлөгөө өгч байгаа шүү байна. Хэд шууд хэлэхгүй те бас тэр хүн яах нь их нүгдгийг тийм байдлыг ажиглаад жоохон баг зэрэг стратегтэй бодлоготой жоохон анхааралтай те харьцаарай гэсэн мэн хоорондын харилцаан дээр тэгэх юм бол одоо танд одоо тийм 5 сард энэ хоорондын харилцаа айгу дэжгүй болно шүү гэсэн байна. За тэгээд одоо бүх юмнуудаа тайлбарлалт тусаад танд энэ сард одоо таны харсан даасан тэнгэрийн мессеж wait гинэ wait. Ингээд аажууж хүлээгээд сууж байгаа байхгүй гой яваан дэр ингээд. Тэгэхээр таны харсан даасан тэнгэрийн одоо энэ 5 сард танд өгж байгаа мессеж юм бол ер нь бол ингээд хүлээхэнтэй wait те. Хүлээх нь бол сул дорой зан чанар биш ээ харин одоо ухаалаг зэн совиндаа итгэсэн үйлдэл юм шүү гэсэн байна. Тийм. Энэ сард нэлээд тэг хүлээх тийм байдлыг бол тий сул доройгоос болж ингэж бити бодороо ер нь бол ухаалаг зэн совиндаа итгэсэн үйлдэл юм шүү гэж танд иймэрхүү мессеж өгч гэнэ гэж бодож байна. За тэгээд нэг товчхон өгөөд энэ тодорхой мессеж байна. За тэгээд одоо таны сонголтын картнаас хамгийн сүүлийн одоо энэ 5 сарын танд хэрэгтэй мессеж. Энэ бол дээд захиусны тэнгэр одоо Михаилийн юм картаа. Тийм дээд захиусны тэнгэр одоо Михаил болохоор зэрэг тийм зориг хүчний шийдэмгий байдал сөрөг энерги устгадаг тийм одоо захиусны тэнгэр. Тийм дээд захиусны тэнгэр одоо Михаилийн зөвлөгөө гэх юм бол энэ сард танд юу хэрэгтэй гэхлээр зэрэг ер нь бол ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ингээд тэрвэрсэн байгаа байхгүй. Тийм тэгэхээр зэрэг та хүсэл мөрөөдлөө одоо би чадах болов гэж одоо хязгаарлалгүйгээр одоо томоор төсөөлж тийм зоригтой алхам одоо хийхэд олоо хүч. За одоохон юу гэж юм болоо? Тийм ер нь бол өөрийнхөө одоо таны дотор бүр энэ яг зөвхөн 5 сард биш юм байна л да. Ер нь ингээд танд одоо байдаг те өөрийнхөө дотоод ямар нэг мөрөөдөл байгаа шүү дээ. Би ийм хүн болох юм, тийм хүн эсвэл ийм их юмсан. Тийм том хүсэл мөрөөдөл байдаг бол би чадах болов гэж ерөөсөө өөрийгөө би чадахгүй хаяана гэдэг ч юм уу те. Тэгж өөрийгөө хязгаарлах хэрэггүй шүү. Тэнгэж байгаа юм байна. Тийм том хүсэл мөрөөдөл тийм одоо тэг чин зөв шүү гэж юм байна. Тийм тэрийг ингээ төгшөө томоор төсөөлөө. Тийм зөвхөн 5 сард өгж байгаа мессеж бол биш зүгээр ерөнхий одоо тийм танд өгж байгаа мессеж гэх юм бол тийм томоор төсөөлөөрөө. Тэгээ ер нь бол тийм зоригтой алхам хийхэд одоо танд зориг
хүч шийдэмгийн байдал тий. Тэгээ сөрөг энерги ингээд таслагч одоо дээд захиус нэнгэр тийм Михаил тантай хамт тийм байгаа шүү. Тэрэнд итгээрээ тийм бүү эргэлз итгэж хэлгэнэ. Ер нь жоохон зоригтой байл зүгээр юм байна л да. Яг хүсэл мөрөөдлөө би мөрөөдөд хин бүтдیں гэдэг ч мөрөөдөө тэгж өөртөө хязгаар тавьж болохгүй мэн л да. Хүнээс одоо толгойд санаанд юу багтчихин тэрийг бол ер нь биелүүлэх бүрэн одоо эрч хүч чадлал ямар ч хүнд бол тийм байдаг. Хэрэг хүн ингээд төсөөлж чадахгүй юмаа ингэж санаанд нь ерөөсө багтдаггүй мэн л да. Хүн чадах юм бол одоо төсөөлж санаанд нь яадаг гинэ багтдаг гинэ. Тэгэхээр зэрэг хүн бол чадахгүй юм хизээч толгойд нь орж ирдэггүй гэж. Энэ зүйлд айгу итгээрэй гэж цаагаар хэлж байгаа юм шиг санагдаж байна надаа. Тамаар төсөөл тийм. За уучлаарай энэ картыг тайлбарлах гэж байх юм болчлоо. Ямар ч ойлгосон байх гэж бодож байна. Дахиад хэлэх үү? За яг нэг базаад нэг хэлжээ. Одоо юу гэдэг юм бэ? Дээд захиус нэнгэр Михаил болохоор зэрэг одоо та одоо өсөл мөрөөдлөө би чадах болов уу гэж одоо өөртөө хязгаарлалт тавилгүйгээр ингээд томоор тийм төсөөлөөрөө тэг ер нь одоо эр зориг шийдэмгийн байдал сөрөг одоо энерги устгадаг тий одоо дээд захиус нэнгэр тийм Михаил тийм тантай хамт байгаа шүү гэж тийм төсөөлөөрөө өөртөө бүү эргэлз итдэг юм. За ийм гой том зүйлийг хэлж байгаа юм байна. Энэ яг зөвхөн 5 сард хэлж байгаа юм биш. Тийм биш юм байна. За ингээд өндөрлөе одоо олон дахин давтаж тийм орсон болгоно гэхээр уучлаарай. Үнэхээр таарад таалагдсан бол тийм лайк тарахаа бити мартаараа. Мөн таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүн байх юм бол таны ажил үйлс чинь энэ сард нэлээд урагштай байгаа гэж одоо бэлэгдээд морь тэхимэр та тий урагштай байга гэж тийм зөвгнөөд одоо тиймэр гэсэн юмор дараараа тэгэх юм бол одоо намайг дэмжиж байгаа бөгөөд та өөрийнхөө энэ сарыг санаа зовж юм гэсэн үг шүү. Гэхдээ заавалдаар тийм дарах хэрэгтэй гэж шахшахыг шаардаж байгаа юм шиг нарахгүйсэн ялна. За ингээд одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн имжлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 2 дугаар карт сонгосон нэмэр иглээ. За энэ картанд татагдсан хүмүүсийн 5 дугаар сар ажил ямархаа байх вэ? Ерөнхий мэр гэж байгаа. За ингээд бүх картуудаа зэрэг одоо нэг үзье. За ямархуу картууд гарсан байна. Тэгээд за 2 дугаар карт сонгосон. Одоо энэ картанд одоо татгсан юм байна. Энэ 5 дугаар сард ямар асуудал таны үед ямар сэдвтэй ямар асуудал чухал болох вэ гэхээр зэрэг тэр нь бол айгүй тийм амар амгалан карт гарсан байна. Тэгэхээр зэрэг тийм амар амгалангийн үүд нэгдэх гэж хэлэх үү одоо энэ сард тийм нэлээ одоо урд нь таны зүтгэж ирсэн тийм авдгүй жоохон одоо хандлагаж ирсэн тийм асуудлууд ингээд өнгөрөөд та тий түүний дараах ингээд гоё тайван амгалан үе баярын энерги гэх үү ямар нэг тийм гоё амгалантай одоо гэр бүлийн халуун дулаан мэдрэмж ч юм эсвэл таны сэтгэлийг дөөргөх тийм дөөрөн нэг амрах тайван гэдэг гоё тий тиймэрхүү зүйл тиймэрхүү сар болох магадлал өндөр юм байна. Тэгээд ер нь бол та юун дээр анхаарлаа хандуул зүгээр ихлээр зэрэг гэр орон ч юм уу хайртай хүмүүс ч юм уу ямар нэгэн одоо баяр төмөч тэдгээрт айл болох тий одоо анхаарлаа хандуулах гэр оронд хайртай хүмүүстэй ч юм уу тэр зүйлийг чухалж магадгүй юм байна. Ямар ч байсан тийм амар амгалангийн үүд нэгдэж аач юм шиг нэг тийм хэцүү нэг айгүй их зүтгэж ирсэн юмны дараах тий амар тайван үе ч юм шиг. За
За 5 сарны иймэрхүү зүйл аягүй чухал болно гэсэн байна. Тиймэрхүү сар болох магадлал өндөр учраас одоо хайртай хүмүүс гэр орон гэх мэт зүйлүүд чухалж магадгүй гэж гарч байгаа шиг санагдаж байна. За ч гэсэн ингээд одоо дараагийн картнаас тэнэлэн тодорхой болгох гэж бодож байна. За энэ сард одоо энэ сарын 5 сарын таны уур амьсгал одоо 2 дугаар картыг сонгосон хүний уур амьсгал гэх юм бол нар гарсан мань ямар ч гэсэн тэгэхээр эмэгтэй леди ямар ч гэсэн уур амьсгал нь болохоор нэг тийм эмэгтэйлэг энерги давангаалж тий аажуу тий одоо юу гэдэг уян зөөлөн тийм эмэгтэй энерги давангаалсан сар болж магадгүй эсвэл ингэж гарч магадгүй эсвэл одоо леди гэж байгаа учраас одоо таны одоо эхнэр ч юм уу ээж ч юм уу эсвэл ямар нэг эмэгтэй хамаатан ч юм уу одоо таны ойр тойронд байгаа эмэгтэй хүний одоо илдэг тийм эмэгтэй хүний сайн нөлөө байж магадгүй байна энэ сард. Тийм. За тэгээ мөн одоо энэ картыг харах юм бол энэ сард та нэлээд ухаалаг мэдрэмжтэй одоо юу гэдэг юм хүн татах тийм хүч өвдөс та өөр тийм байж магадгүй эсвэл тийм эмэгтэй одоо нөлөө аяах вэ гэсэн үг эсвэл өөр гэсэн. За тиймэрхүү амьсгал байна. Тэгээд энэ картыг харах юм бол тийм ер нь бол одоо энэ 5 сар маань одоо гэрэл тийм мэдээж цаг уурчтай нь бол амж магадгүй тий амуу одоо гэрэл дулаан уур амьсгал тийм нэг тийм амжилтаар дөөрнж юм шиг ямар ч гэсэн нэг тийм дулаан халуун дулаан уур амьсгалтай тийм гоё сар болох магадлал өндөр одоо тийм уур амьсгалтай сараа гэсэн үг. За ингээд дараагийн таны ажил төрөл ажил үйлс дээр за энэ сард ерөнхий адилтай нэлээ ерөнхий адилт ярьж байгаа. Ажил үйлс дээр ерөнхий адил юм бол тийм бас бүгд 100 харж хараад гоё карт гарсан байна. Тэгэхээр ямар ч байсан одоо таны зүүн совин хурц болох юм шиг ажил үйлс дээр зүүн совингоо нэлийн дагах ч юм уу зүүн совин чинь нэлийн хурцал хөө яг миний ажил үйлс нэг иймэрхүү юм болох гэдэг нэг гингууд одоо тэр зүйл чинь болдог ч юм уу те ямар ч байсан зүүн совингоо дагах зүүн совин хурц байх. Тэгээ ер нь ямар нэгэн одоо ажил төрлөөр нэг тийм гэрэл гээгээ асах болох юм байна штэ гэсэн тийм нэг тийм гэрэл гээгээ асах. Эсвэл ажил үйлс дээр ямар нэгэн авиас чадвар үнэлэгдэх өндрөөр те үнэлэгдэх иймэрхүү зүйл болж магадгүй гэж бодож байна. За тэгээ энэ картыг харах юм бол тийм ер нь бол яг иймэрхүү зүйл болох ч гэсэн ажил үйлс дээр болохоор зэрэг та ганцаараа ажиллах гэдэг ч юм уу ганцаараа ажиллах ганцаараа баймаар байх ажил төрлөө ихтэй ганцаараа хиймээр байх баймаар байх эсвэл ганцаараа бодож тунгаамаар байх тий чимээгүй газар ажиллах гэдэг ч юм уу тийм нэг юм карт гараад байгаа байхгүй. Эсвэл айгу оюун санааны ажил хийх юм бол ямар ч нэг тийм ганцаараа байх гэдэг тий чимээгүй орчинд ажиллаа хийх амрангаа ажиллаа хийх гэдэг ч юм уу ямарч нэг юмрхөө ажил байс. За тэгээд дараагийн карт харах юм бол тийм нэг ийм ажил үйлс дээр авиас чадвартай нэг юм залуу эрэгтэй хүн нэлээд нөлөөтэй байж магадгүй эсвэл та одоо ажлын шинэ тийм нөхцөл байдал тань дээр гарч ирэх энэ 5 сард одоо ажлын одоо шал өөр одоо юу гэдэг өөр ажил ч юм өөр нөхцөл байдлын байдал гарч ирэхтэй ажлын шинэ нөхцөл байдал гарч ирэх ч юм уу те тийм ямар ч байсан ажил төрөл дээр одоо сэтгэл санааны хангамж бол өндөр байна энэ сард 5 сард те. За тэгээд танд одоо ажил үйлс дээр зөвлөгөө планер ингэ төлөвлөгээд байгаа байхгүй те зөвлөгөө танд энэ сард ажил төрөл дээр зөвлөгөө гэх юм бол тийм үйл явдлын төлөвлөлт төслийн менежмент ч юм уу эсвэл тийм мэргэжлийн зохион байгуулалт ямар ч гэсэн ямархуу чиглэлээр бол карьераа судлаараа гэж байна. Амуу одоо аливаа ажлыг айгу цэгцтэй мэргэжлийн төвшөнд зохион байгуулах тийм чадвараа нэлээд одоо гаргаараа гэж байгаа юм шиг. Скол сайн одоо тий үйл явдлын төлөвлөлт менежмент тиймэрхүү зүйл айгу сайн хийгэрээ. Тэр чиглэлээр карьераа судлаараач гэж магадгүй. За тэгээд
За энэ сарын ажил үйлсээ дуусчихад энэ сарын одоо мөнгө санхүү гэж бахан мөнгө гардаг шүү дээ. Мөнгө санхүү ер нь аль доктортой гайгүй гэж хийж болно. Гэхдээ нэг гинти юмнууд байна. Ажил үйлс дээр болохоор бишээ ууштай мөнгө санхүү дээр болохоор зэрэг өмнө нь ингээд юу гэдэг алдагдцсан те. Өмнө нь ингээд бүр ингээд алдагдцсан боломж дахин гарч ирээд тэр нь одоо үр ашиг өгөх. Тийм. За энэс мөнгө олохгүй хаа гэж бодож ирсэн ямар нэгэн боломж нь дахин одоо гарч ирээд одоо үр ашиг өгөх. Мөнгө санхүү дээр те. Тийм. Эсвэл тийм санамсаргүй одоо бодоогүй ингээд мартсан ч юм уу те одоо бодоогүй байсан зүйлээс орлого орж ирэх ч юм уу. Ингээд тиймэрхүү зүйл ээж магадгүй юм байна. Тэгээд энэ хоёр дахь нь ингээ харах юм бол одоо таны тий бас линтэй адилхан нэг юм хоёр картаар тайлцна гэж байгаа юм шиг байна. Одоо таны тий хүлээгээгүй байсан газраас одоо гинт ашиг орлого гарч ирэх ашиг орлого бий болох гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйл байж магадгүй юм байна. За тэг хамгийн сүүлийн энэ картыг харах юм бол одоо энэ сард нэлийн доктортой орлого бол байна. Ер нь бол та хүмүүстэй юу хийж бүтээсэн тэрнийхээ тий орлогыг бол тогтмол амнаа гэж байгаа шиг байна. За ингээд тэгэд мөнгө санхүү дээр өшөө одоо танд зөвлөгөө гэх юм бол тийм карт ер нь бол таны одоо санхүүгийн байдал одоо л айгүй эерэг тийм мөчлөгт байна шүү гэсэн байна. Тийм. Тэгж сануулж авах шиг байна. За тэгчээд хүү хоорондын харилцаа буюу хайр сэтгэл хүү хоорондын хамаагүй гэсэн хүмүүс хүү хоорондын харилцаан дээр үзэж олно. Хүү хоорондын харилцаа буюу хайр сэтгэлийн асуудал дээр ямар хөө ерхий байдал байна вэ гэхэлэр тэнийг тийм хүүхчиг хүн гэдэг байгаа байхгүй. Тийм балчраараа хүүхчиг тийм хандлагатай хүн харилцаан дээр байж магадгүй юм байна. Тийм хитрхи одоо ногоонор гэх юм уу юу гэдэг нэг тийм тий жоохон хооронд харилцаан дээр жоохон ингээ хүүхчиг ингээ хаандаад байдаг тийм хандлагатай хүн нэлээд нөлөөтэй байж магадгүй юм байна. Муу одоо тийм таны хооронд харилцаа буюу хайр сэтгэлийн харилцаан дээр одоо аль нэг тал нь хит бардан байх, өөрийн үзэл бодлоо тулгаах тий өөрийгөө зөв гэж одоо гүрэх гэдэг ч юм уу. Тийм тэрнээс болоод үйл ойлголцол үүсэх магадлал ч юм байж магадгүй одоо нэг нь гомддог ч юм уу тий нэг нь аягүй хитрхи одоо өөрийнхөө юмыг тулгаах ч юм уу. Нэг жоохон ямархуу зүйл байж магадгүй. За энэ яг жижиг картад болохоор энэ дэр жижиг шажиг зүйл энэ дээр нэлээ анхаарчулах гайг бах. Тэгэд одоо 3 дахь картны карт гарчсан. Тэгэхээр зэрэг энэ 5 сар тухайн харилцаа буюу хайр сэтгэлийн харилцаан дээр болохоор зэрэг ер нь нэг тийм харилцаанд чимээгүй зөрчил ингэ чимээгүй хүн зөрчил байж магадгүй. Одоо гаднаад хоёрын харилцаа айгүй 50 зөв зүгээр юм шиг мөртлөө цаагаараа дотроо одоо хоёр тал аль нь өөрөөрийнхөө байх гэдэг ч юм уу те жан зөрчилтүүд байх ч юм уу те. Тиймэрхүү зүйл ээж магадгүй юм байна. За энэ хаа дандаа бүгд жижиг картууд болохоор жижиг шажиг юм зүйл ээж магадгүй. Энэ дээр анхаарал гайг баха. Тэгээд хооронд харилцаа буюу хайр сэтгэлийн харилцаа дээр танд зөвлөгөө нь болохоор зэрэг негайга канаа. Тэгээ ер нь бол өксөж мөрөөдсөн зүйл тийм биелнэ гэдэг юм байна таахгүй юу? Тэгэхээр зэрэг хооронд харилцаан дээр зөвлөгөө гэх юм бол ер нь бол итгэлээ алдалгүй те сэтгэлээ дагах юм бол тий ямар ч зүйл айгүй амжилт ер нь цаасаа бүр цаашдаа тий амжилттай байх болно шүү гэсэн юм зүйлийг танд тий сануулж байна. Тий ямар ч зүйл те итгэлээ алдалгүй сэтгэлээ дагах юм бол амжилттай байх болно шүү гэсэн байна. За тэгээд бүх картуудаа тайлбарлалт дуусчаад танд одоо таны харсан даасан тэнгэрийн энэ сард танд илгээх мессеж soulmate тий soulmate гэдэг чинь одоо юу гэдэг юм? Soulmate гэхэлэр хүмүүс тандаа сайн талаар ноддог. Soulmate гэхэлэр зэрэг тэр сүнсний өсөлтөнд цаагаараа туслах холбоо гэсэн үг байхгүй юу? Тийм тэгэхээр зэрэг энэ нь болохоор зэрэг одоо
Negative soul contract сөрөг одоо юу гэдэг сүнсний гэрээтэй эсвэл positive soul contract гэж байдаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг эсвэл эерэг талаараа танд туслах гэж үнэхээр бүр амьдрал чайгуу одоо санаар туслах гэж тий сүнсний тусланд гарч ирэн гэсэн ийм хоёр холбоо. Энд дээр хүмүүс дандаа суул мэдгэлээр айгу гоё харилцаа гэж боддог юм шиг байна. Яг үндэ бол юу гэдэг юм. Сорилттой харилцаанууд аявих байдаг. Гэхдээ тэр нь цаагаараа танд одоо сүнсний өсөлтсөн ч айгу тэр сорил тэр зовлон ч юм уу сорилч юм орж ирж ич та цаагаар аявих юм ойлгох тийм. Тэгэхээр энийг тэр тал дээр гаргаж ийн гэж би бодож байна. Тэгээд одоо танд энэ сарын 19-наас нь грими одоо мессеж гэх юм бол ингээ 2 дэлхийтэй. Тэгэхээр энэ бол одоо та хоёр бие биенийг одоо хоёр зүйлээ шүү дээ. Та хоёр одоо бие биенийг гүн ингээ бүр ингээд орооцолсон маа зү. Бие биенийг одоо гүн танин мэдэх. Тийм нь болохоор сөргөөрч яж магадгүй, эргэрч яж магадгүй те. Ер нь одоо гэхдээ энэ яг өнгөрсөн шарх дээр хэлж байгаа шүү гэж бодож байна. Одоо өнгөрсөн үеийн одоо өнгөрсөн одоо сэтгэлийн шархыг эдгэх, сүнсний төвшөнд ингээд холбогдох гэдэг байхгүй. Энэ хэрэгцээ байна гэж та хоёрт ингээ танд бол хэлж гэнэ гэж бодож байна. Энэ одоо мессеж нь те. Энэ юу гэж яана гэхээр зэрэг одоо өмнө сэтгэлийн гомдол, итгэл алдрал, айдас одоо зэргийн тиймэрхүү одоо сэтгэл зүйн асуудлын нэлээд эмчилгээ аягүй чухал энэ шүү гэж танд сануулж байгаа юм шиг санагдаад байна. Заавчлаараа тийм энэ тарахгүй бол өөр сонголт үзэж болно шүү. Ямар ч би санаад тийм өөрийг энэ картыг хараад хэлмээр зүйлүүдээ хэлэх гэж бодож байна. Тэгээ ер нь бол юу гэдэг юм жинхэнэ хайр, хүндлэл, жинхэнэ одоо бүр хайрыг мэдрэхтэй. Тэгээ хүндлэлийг мэдрэх үед хүн өөрийгөө одоо тийм бүрэн хүлээн зөвшөөрч одоо сэтгэл зүрхний шарх бол идэгдэг. Одоо цаад хүндээ гомдсон байлаа гэхэд цаад хүн те яг жинхэнэ хайраа гаргаа жинхэнэ хүндлээ ингээд мэдрүүлэх юм бол тэр хүн гомдсон хүн жинхнээсээ ингээд хайлгддаг юм байна л да. Тэр айгуу чухал шүү. Тэгэхээр зэрэг ер нь бол хүн хоорондоо харилцаа ч юм уу, ямар нэгэн харилцаа харилцаа ч юм уу, эсвэл гэр бүлийн харилцаа ч юм уу, ямар нэгэн та бие бинийгээ гүн танин мэдэх, тэг өнгөрсөн зүрх сэтгэлийн асуудлыг эдгэх энэ айгуу чухал шүү гэж ааш байна. Тийм. За энэ зүйл танд сануулж байна гэж бодож байна. За ингээд сөүл мэтийн талаар хэлсэн тийм. Эрэг сүнсний гэрээтэй, сөрөг сүнсний гэрээтэй гэж байдаг. Энэ бол хоёулаа сөүл мэтийн холбоо. Энэ нь бол цаагаараа тийм таны сүнсний өсөлтөнд тийм гэгэрхэд тийм сорилттой орж ирж болно. Эсвэл зүгээр яг жинхэнэ эргээр орж ирж болдог гэсэн үг байна. За ямар ч байсан зөвлөгөө хэлэнгээ бяцхан сөүл мэтийн талаараас тайлбар хэлчлээ. За тэгээд за хамгийн сүүлчийн таны сонголтын картнаас бас одоо танд мессеж авъя гэж бодож байна. Энэ болохоор энэ зөвхөн 5 сард биш, ер нь цаашдаа чи амьдралд хэлж байгаа юм шиг харагдаж байна. Энэ бол одоо дээд Есүс нэнгэр Михаилийн карт байгаа. Тэгэхээр believe in trust. Ер нь бол итэг найд гэсэн айгуу тийм товчхон зөвлөгөө байна. Тэгээд сэхүүд одоо дээд Есүс нэнгэр Михаил болохоор зэрэг ер нь бол аюу хүчтэй тийм тэнгэр аа. Нөгөө юуны сөрөг энерги ингэж талсан зогсоодог те устгадаг. Муу одоо юу гэдэг эр зариг шийдэмгэн байдлын тэнгэр гэдэг одоо. Тэр тэнгэрээс танд болохоор зэрэг ер нь бол айдас эргэлзээгээ бол айдас эргэлзээгээс уусаа эргэлзээнээсээ одоо чөлөөлөг дөрөө тэг ер нь ямар ч юмд итэг найдаг нь. Тий та бол ганцаараа биш ээ. Тий зөвхөн нэнгэр Михаил л тий тантамд байна. Зөвхөн итгэж найдагсан байна. Тий ямар ч юмд тий одоо итгэл байхгүй бол тий цааш явахгүй шүү дээ. За ямар ч ер нь хүмүүс тэгдэж дандаа бие биендээ одоо янз бүр юм дээр ингээл
зөвлөгөө өгдөг юмд. Тийм зоригтой бай. Өөртөө ихтэй бай гэж аяг хэлдэг. За тэрийг хэлж байна гэж бодож байна. За ингээд өндөрлөе. Үнэхээр жоохон зарим зүйл дээр яагаад энэ гарсныг би сайн ойлгосон ямар ч байсан. Тийм гарснаар ингээд тийм тайлбарлалаа. Өөртөө одоо нөхцөл байдал тохируулаад сонсон байх гэж бодож байна. Тэгэд үзээд үнэхээр таарахгүй бол одоо дараагийн одоо 3 сонголтноос бас дахиад тийм сонгоод үзээрэй гэж хүсье. Тийм. Тэгээ үнэхээр одоо таарад таалагдсан бол тэгээ лайк дараараа. Тэгээд таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүн байх юм бол тэг нар гэсэн юмор дараараа. Нар одоо таны энэ 5 сарыг им нарлаг гойдуулаахан урамшилтай байгаасаа гэж өрөөгөөд нар гэсэн юмор дараараа. Тэгэх юм бол намайг дэмжиж байгаа бөгөөд та 5 сараа өөрөө тэг санаар тэг зөв хэмжээ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе. Одоо энэ өртлөгдсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараа имжлэг хүртэл баяртай. За ингээд 3 дахь картыг сонгосон нэмэр хийлье. За энэ картанд татгцсан. Одоо 5 дахь сарын ерөнхий байдал таны яаж амьдралтай 5 дахь сард юу ямар хөө байх. За бүх картуудыг зэрэг чиний хэвзээ. За 3 дахь картыг сонгосон үнийг за нэг зэтэн. За иймэрхүү картууд гарсан байна. Инста хөөрхөн карт юм тий. За ингээд эхнээс нь талаа хийж чадж байна. За энэ 5 сард таны одоо 3 дахь карт сонгосон хүн юм байна. Одоо 5 сард ямар асуудал, ямар сэдвтэй, ямар асуудал одоо чухал болох вэ гэхэлэр зэрэг. Тэгээ энэ дотоод одоо таны дотор хүчтэй гэсэн ийм карт гарсан байна. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ сарын сэдв болохоор зэрэг өөртөө итгэх итгэлийг эргүүлж авах гинэ. Тийм сэдвтэй. Тийм бол одоо юу сар болох юм байна. Тэгээд энэ сард юу чухал болох вэ гэхээр зэрэг таны одоо сэтгэлийн гүндтэй энэ гэдэг аахгүй. Дотоод хүчтэй. Таны сэтгэлийн гүнд одоо маш том одоо хүч байдаг. Тийм та ингээд энэ айгу дарах хөөх та өөрөө айгу дарах хүн тийм боловч одоо танд бол таны дотор бол тийм юу гэдэг айгу тийм гэгээлэг удирдахчийн чанар бол байдгаа тийм таал одоо таны дотоод хүч айгу ихээ таал одоо юу гэдэг гаднаа ингээ гаргадаг айгу дарах хүн тийм байдаг болохоос тийм жоохон хүчтэй юм хөрөө айгу хөрхөн дарах хүн байдаг боловч таны дотоод хүч чадал чинь айгу хүчтэй шүү тийм энэ сар та өөрийгөө үнэлж тийм өөртөө итгэх итгэлийг тийм сэргээж тийм дотоод хүчээ ажилуулах тийм сэргэлтийн сар тийм болох магадлал өндөрөө тэрэн дээр нэлээд анхаараарай гэсэн байна. За ямар ч байсан маш гоё юм. Магтсан юм гоё карт гарлаа. За тэгээд энэ сарын одоо уур амьсгал 5 сарын уур амьсгал гэх юм бол тийм 5 сарын уур амьсгал та нэлээ өөрийгөө шавдуулж магадгүй байх юм тий. Шавдуулахын тулд магадгүй одоо таны бүр ингээд дотроос ч айгүй хүчтэй сэтгэл хөдлөл одоо гарч ирэхтэй. Тий, айгүй тийм халуун баста ингээд хийгсэн гэдэг юм хүчтэй тий сэтгэл хөдлөлүүд ингээд гарч ирснэ улмаас та өөрийгөө нэлээ одоо юу гэдэг шавдуулж магадгүй. Ааста өөрийгөө одоо орчин тайрнаа ч юм гэр орноо ч юм уу их цэвэрлэгээ их скол юм хумаа ингээл айгуу зэгцлэг скол зарим юмнуудаа ингээл тэг хураангуулах гэхлөө их одоо хураах тэг зарим юмнуудаа ингээл зэгцлээл ингээл хураагаал гэдэг ч юм те ямар ч байсан тиймэрхүү стадерс ингээд хийгээл өөрийгөө зэгцлэх тэг өөрийгөө айгуу шавдуулах өөрийгөө ташуурдах те одоо те энэ ташууршуур байгаа байхгүй цэвэрлэх иймэрхүү сар болж юм. Тийм уур амьсгал бол байна энэ 5 сард. Тэгчээд мөн одоо энэ карт аюу түншлэл тийм нөхөрлөл төр их гардаг одоо бизнесийн түншлэлж яж магадгүй найз нөхдийн нөхөрлөлийг ч бас хэлж яж магадгүй. Тийм хүмүүстэй одоо нөхөрлөх, түншлэх энэ бас тийм уур амьсгал бас байна. Мөн одоо бас өөрөөр олон удаж болохоор бас өөрөөр хэлэх
хэлэх юм бол одоо тийм мөчлөг ямар нэгэн мөчлөг дуусаад шинэ мөчлөг эхлэнэ одоо ямар нэгэн шинэ цикл эхлэнэ. Хуучин цикл ингээд тийм нэг эргээд одоо ахаад шинэ одоо таны амьдралын чинь ямар нэгэн шинэ мөчлөг эхлэх юм шиг тий. За тиймэрхүү карт байна. Тэгээ энэ дээр нэг зүйл хийлээ гэж бодож байна. Одоо надаас одоо энэ 7 хоногт ч юм уу энэ сард нэг шинэ мөчлөг эхэлнэ, нэг эхэлнэ гэдэг хань тэр нь одоо хизээ эхлэх юм бол эхэлсэн юм шиг өгөөч юм шиг хүмүүс надаас аяах гэдэг асуудаг. Тэгэхээр ер нь бол тэр шинэ мөчлөг эхэлсэн дууссан энэ тэрийг бол хүн бүр дараа нь бол мэддэг. Тийм зөв миний өөрийн туршлагаас бүр дараа ингээ юм анзаараад ингээд харж байгаа. Өө тэр үед нэг тийм том юм дасаа тэгээ эхэлсэн. Тэр нь тийм ихтэл болсон юм байна ш. Тэгээ бүр хүн дараа мэддэг. Яг тэр болж байгаа үедээ ч юм уу нэг тийм мэддэггүй анзаардгүй юм шиг. Тийм тэгж надад санагдсан. Тийм тэгэхээр зэрэгтэй. Энэ сард танд ямар нэгэн шинэ цикл, шинэ мөчлөг эхлэх болно гэсэн юмрхүү яваар гарч байгаа гэж бодож байна. Эсвэл ямар нэгэн одоо түншлэл, тийм нөхөрлөлийн харилцаа тийм одоо тийм уур амьсгал байна гэсэн үг. За тэгээд бас нэг энэ сарын уур амьсгал дээр юм ном гарсан. Ямар нэгэн одоо шин санаа, шин нэмийг ирж хайх. Тэгээд энэ санааны идэх айгу өндөр ээж магадгүй энэ сард шинэлэг санаа тий эрэлхийлэх тий янз бүрийн хайх тий иймэрхүү зүйлж магадгүй. За ямарч ингээд уур амьсгалын юмрхмэл ямарчсан нилээн идэвхтэй болох юм байна. Тий идэвхтэй айгу тийм сөрөг биш тийм сэтгэл хөдлөл тийм гарч ирээд та одоо таны тэр одоо идэвхтэй одоо сөрөг биш хямааслаа одоо юу гэсэн юм бэ? Ямар нэгэн сэтгэл хөдлөл хэвээр инкимсэн тэхимсэн гэсэн нэг тийм ирчүүч гарч ирэх юм байна л да. Тэр нь бол нэг сөрөг биш. Тэг харин тэр чинь одоо таныг одоо хөдөлгөөгч тийм түлхэгч тийм энерги болно гэнэ. Тэгж гарч ирж байгаа юм байна. Ийм уур амьсгал байна. Тэгээд тийм нөхөрлөл ч юм ямар нэгэн цикл эхэлнэ. Цикл дуусаад нэг цикл эхэлнэ гэсэн. Тэг айгу эрэл хайгуулын бас харуулж магадгүй. Замарч ийм гурван ингэж тайлээ. За ингээд олон дахин тавтаад мөрсөн боловчлаарай жоохон. Мөрсөх гэдэг талтаа. За тэгээд таны энэ сард ажил үйлс. Ажил үйлс юу вэ гэхээр зэрэг ажил үйлс дээр жоохон тийм юу муу бол биш. Яг гуруулаа доош харцсан байна л да. Ажил үйлс бол муу бол ямар ч байсан биш. Гэхдээ яг тийм төгс бол биш гинэ. Яг таны сансан босноо бүр амар ингээл төгс үлдэр тий. Тийм байх бол биш. Муу бол биш мөртлөө нэг тийм дундаасаа дутуу гэхүү дутуу шаталттай гэдэг байхгүй. Ажил үйлс дээр муу биш мөртлөө яг таны ингээл яг бодсноор тий төгс үлдэр байх гэдэг байхгүй нэг тийм дутуу дундаасаа яасан чинь дутуу шаталт гэдэг байхгүй. Тийм зүйл байна гэж байна. Одоо ямар нэгэн нөхцөл байдлаас болоод ажил жоохон өөрчлөгдөх, шилжих ч юм уу те. Тэгснээр таны хийжсэн зүйл чинь ингээд дундаасаа жоохон те. Ямар ч бас муу бол биш те. Нөхцөл байдал ингээд жоохон ажил өөрчлөгдөх, шилжих юм шиг те. Нэг тиймэрхүү зүйл болж магадгүй те. Энэ харах юм бол та тэрнээс болоод ч юм уу та ажилдаа ингээд 2 дахин ингээд хүч шаардах гэдэг байхгүй. Та ингээд өшөө их ингээд 2 дахин ингээд хүч танаас шаарддаг. Ингэсэн юм чи энийг тий нөхөе гэдэг ч юм уу тий. Урд нь жоох ингээд ямар нэгэн өөрчлөлтөөс болоод ингэсэн зүйлээ буцааж ингээд нөхөхгүй л та ингээд өөрийгөө тий энэ дээр айгу шавдуулна гэсэн тий. Магадгүй тэгж магадгүй байна. 2 дахин ажилдаа хүч шаарддаг. Одоо юу ч хэлмээр юм те. Одоо энэ болохоор ажил заадах. Заадах энэ дээр гой тайлбар хэрэгтэй энэ дээр. Ажил хийхэд ингээд хэцүү нөхцөл байдалд шилжиж өөрчлөлт юм уу те. Ямар нэгэн хэцүү нөхцөл байдалд байгаад ахад та тэрийг илүү хийх гэдэг аюу хичээх гэдэг юм уу те. Тийм. 2 дахин хичээх гэдэг байхгүй ажил дээр.
За тэгчээд энэ дээр болохоор зэрэг тийм тэгээд одоо тэрний улмаас ч юм уу ингээд жижиг сажиг ажилд түүрдэх олон ажлын дунд тий нэг ингээл тий нэг тэр ажлыг хийгээл нэг энэ ажлыг ингээл жижиг сажиг ажил одоо юу гэдэг тийм жижиг төвөгтэй ажлууд хийгээд байгаа юм шиг ингээл жижиг сажиг ажил түүрдэх олон ажлын дунд эргэлдэх Москвал аль ажиллаа хийх юм сонгож чадахгүй юм гээд баг. Жохон ийм хандлага гэж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол айгу муу биш байгаа байхгүй айгу сайн. Гэхдээ нэг тийм яг таны бүр яг төгс санаанд төрснээр бол биш нэг жохон дутуу ч юм уу ажлын өөрчлөлтөөс болоод юм биш магадгүй. Тэрэн дээр та хоёр дахин хүч гаргах. Тийм одоо уртлын хэмжээг одоо нөхөх гээд байгаа юм шиг тийм. Тэгээд хүмүүстээ ингээд аарсаар жижиг шажиг зүйлд айгүйх энэ сард нэлээ. Жижиг шажиг зүйл хийх гэдэг ч юм уу те. За нэг ямархуу карт гарчлаа ингэж тайлгаж бодож байна. Тэгээд одоо танд зөвлөгөө. Тийм хүн ингээд байц. Танд зөвлөгөө хэмээл ажил төрөлдөр ер нь бол та өөрийнхөө одоо ажил төрөлдөө ч юм орлогодоо ч юм ажил төрөлд нэлээ сэтгэл хангалуун биш байгаа тэг мөртлөө одоо та энэ ажлыг хийснээр ингээд орлого орж ирнэ те тэр ажлын орлогодоо жоохон сэтгэл хангалуун биш байж магадгүй би ийм их ажил хийж байгаа одоо ийм багыг авч байгаа гэдэг ч юм уу те тийм байж магадгүй тийм байгаа мөртлөө та өөрөө орлогоо ингэж өвшөө дэвшлүүлэх гэдэг дээрээс өөрчлөлт те ажилдаа өөрчлөлт хийхээс нэлээ айжж магадгүй тэгж юм биш үстэй гэсэн ийм зөвлөгөө байна. Сайн зөвлөгөө байна. Ямар ч байсан тийм дахиад хэлэхэд те та орлогодоо ингээд сэтгэл хангалуун биш байгаа мөртлөө өөрчлөлт хийхээс айж байгаа юм биш вэ гэсэн ийм зөвлөгөө. За энийг тэ анзаарчилгааг баг. За тэгээд за энэ сарын орлогыг үзье. За энэ сарын тийм ерөөхдөө орлого гайгүй. Тийм ингээд бас яваад байгаа хгүй орлого дээр ингээд яваад байгаа гэдэг чинь энэ сард 3 дахь картыг сонгосон үний мөнгө санхүү болохоор зэрэг төр хугацаанд жоон тогтворгүй гэж модгүй. Яагаад гэвэл та ингээд шилжилт хөдөлгөөн юм шиг ямар нэгэн ингээд ажил төрөлдөр хувирлт ч юм гарснаас болоод ингээд төр хугацаанд жоохон таны орлого чинь дээш доошоо жоохон тогтворгүй гэж тийм байна. За тэгээд өөр энэ карт харах юм бол тэгсэн ч гэсэн одоо гэр бүл гэдэг байгаа байхгүй. Гэр бүлтэй холбоотой тийм дэмжлэг бол байна энэ сард. Магадгүй таны гэр бүлийн хүн одоо гэр бүлийн хүний одоо дэмжлэг байх эсвэл гэр бүлийн хүнээсээ те одоо санхүү орлого дээр аягүй гоё тийм одоо дэмжлэг авах. Эсвэл та өөрөө гэр бүлийнхаа хүмүүст ихний орлого жоохон төр зур тогтворгүй ч гэсэн одоо гэр бүлийнхаа хүнийг одоо дэмжих ч юм уу те нэр айл нэг нөх гэж бодож байна. Нэг бол та өөрөө гэр бүлийн те ямар нэгэн одоо гишүүнээсээ дэмжлэг авна. Нөхрөөсөө ч юм эхнэрээсээ ч юм уу те гэр бүлүүнээсээ ч юм уу. Эсвэл та өөрөө за нэг юмрхүү байдал байна. Дэмжлэг авах хахалтай магадгүй те. Таны ард дотор гарч байгаа болохоор. Тэгээ энэ аюу сайн карт тахгүй. Тэгэхээр зэрэг ямар ч ясан тийм гэр бүлийн хүнтэй холбоотой дэмжлэг бол байна. Тийм болохоор зэрэг 5 дугаар сар санхүү дээр бол гайгүй гэсэн үг. Тийм заах таны ажлын хувирлаас болоод жоохон юу гэж магадгүй төр зүрийн савлгаа байж магадгүй байна. Тэгээд хүмүүс л нэг карт болохоор зэрэг тэгсэн ч гэсэн та одоо мөнгө төгрөгөн дээр өөртөө нэлээд дургу хурж магадгүй би яа мөнгө алигта алсангүй гэдэг ч юм уу та гэдэг. За тиймэрхүү зүйл байж магадгүй байна. Тийм. Та өөрөө одоо мөнгө олох төлөхөөгөө өөрөө тасалсан ч юм уу яасан чинь нэг өөртөө нэг жоон дургу өөртөө ингээд мөнгө төгрөгөн дээр ингээд готрах гээд байгаа байхгүй. Тийм. Гэтэ одоо ингэх хэрэггүй гэж бодож байна чинь төр зүрийн л юм тий. За тэгээд танд одоо санхүү
мөнгөн дээр зөвлөгөө ер нь аль айгу ухаалаг бай гэж байна тий. Тэгээ өөр болохоор зэрэг зөвлөгөө гэх юм бол ер нь ал зарцуулалт тий мөнгө төгрөгн дээр ингээд мөнгө төгрөгөө ингээд зарцуулахдаа тий үндсэн хэрэгцээгээ зөвхөн анхаараа тэгээд мөнгөө айгу хэмнэрээ ухаалаг байгаарай гэсэн мэн. Зөвхөн яг хэрэгтэй юмдаа л мөнгөө зарвал аар сар жижиг одоо хүний амьдрал байхгүйсэн ч болохоор тиймэрхүү жижиг юм дээр бол мөнгө энэ сард те жоохон хэмнэрээ зарцуулалтанда айгу смарт те ухаалаг байгаараа. Амьдрал тийм хүн ингээд байхгүйсэн ч хамаагүй хэрэггүй мэйг хавдан байна л та хүн. Тийм. Тэгээд за таны хоорондын харилцаа буюу хайрцаг хамаагүй гэсэн хүмүүс одоо хоорондын харилцаан дээр үзэж чадна. За ингээд 3 карт татсан баа. Хоорондын харилцаан дээр болохоор зэрэг ер нь аль хоорондын харилцаанд нэг тийм шин боломж ол байна. Ингэж л дээ юм боломж байгаа юм биш үү? Ямар нэг шин боломж гарч ирэх тийм одоо зөөлөн сэргэлгээд байгаа байхгүй тийм. Ер нь хоорондын харилцаа дээр ойлголцол бий болох гэдэг ч юм уу тийм. За тийм картын тэгээд энэ болохоор зэрэг хоорондын харилцаан дээр бас тийм өрөө татагдах гэдэг байхгүй нэг тийм хөнгөн зугаа хөвгөлтөө гоё байх гоё юмд те скол хүн таныг ямар нэг юмд өрөө татах явъя л даш зугаалъя гэдэг ч юм те нэг тиймэрхүү хоорондын харилцаан дээр жоохон өрөө татагдaltaй гэж магадгүй тэгээ хөнгөн зугаа гэдэг ч юм уу те тийм яг хоорондын харилцаан дээр хөвгөлтөө ингээл хөнгөн зугаатай гоё байх ч гэсэн таны сэтгэл доторны нэг л жоохон дундуур яж магадгүй тийм Шинэ гой хөвжлтэйсэн ч гэсэн та нэг л гэл дотроо тий. Яг муухай л биш. Гэтэ та дотроо ч байгаа сэтгэл дондор гэж магадгүй. Тэ энэ картыг харах юм бол бас энтэй адилхан. Тэ энэ 5 сард ингээд одоо юу хит зугаал хөнгөн зугаас ингээл их байх одоо ууж идэх ч юм уу тэ одоо юу тэр одоо хоорондын харилцаанд нэлийн одоо өрөө татагдалт хөнгөн зугаа хөвжөлтэй байх хэд зугаалах энэ бол таны аж амьдралд жоохон сөрөөр нөлөөлчихгүй дэж магадгүй юм шиг харагдаж байна. За энэ дээр болгоомжтой хамлах гайгүй хаа. За тэгээд танд хоорондын харилцаан дээр одоо зөвлөгөө. Хоорондын харилцаан дээр зөвлөгөө өгсөн чинь тий ер нь бол ингээл ойлгомжтой тийм картыг харахад хоорондын харилцаан зөвлөгөө гэх юм бол ингээл хинтээ хаана аль хүртэл яаж холбогдох вэ гэдгийг ер нь бол хэл хязгаараа тий одоо татах цаг болсон гинэ. Тийм. Тэр ер нь бол сэтгэл зүрх цаг энерги одоо хэд зориулж тий хоорондын харилцаан дээр туйлдахаас нэлийн сэргийлээрээ яг энэ дээр нөгөө хитрхи хөөг гэж байгаа л та тий жоохон зугац ингээл аяг хагаад болохоор тий цаг өөрхөө ирчүүч энерги те тэрийг одоо хит одоо хоорондын харилцаан дээр эдми зүйл дээр аягүй зориулж ингээд туйлдахаас те сэргийлээрээ амуу одоо те хүнтэй хит татны харилцаанд өөрийгөө алдахгүй байхын тулд одоо тодорхой юм хязгаар те чухал юм байна. Би энэ өнөөдөр тэдэн цаг хүртэл тий энд байна. Тэрнээс хойш би гэртээ харах хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Даврахгүй байх нь чухал юм байна л да. За ямар ч юм карт гартлаа. За тэгээд ингээд хооронд арилж байгаа дуусгаад танд одоо энэ сарын харсан даас нэг мессеж. Тий нэг хүн таны өсөйг шийдэж өгөл аяа гоё юм таны ингээл танд юм өгөх гээд байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ сард одоо танд хартандаас нэг мессеж юм бол өөрт одоо танд те өөрт тань хандаж одоо сайхан энерги туслалцаа сэтгэл тийм юм зүйл хүн танд өгч ивэл тэрийг бол те хүлээж аваарай гэсэн мэн. Тийм та бол та урд нь ингээд одоо та
тэг бусдад урд нь бол дандаа ингээд туслаж бусдыг ойлгож ирсэн хүн тэг. Тэг ер нь бол энэ удаа бол тэг одоо бусдын сэтгэл, дэмжлэг, эд материал, мөнгө ч юм уу эсвэл ямар нэгэн одоо бусдаас орж ирж байгаа тэг боломжинд бол тэг бүү татгал зараа тэг та бол тэг айгу тийм үнцэнтэй та бол тийм үнцэнтэй авиаста тийм ундаг хүн шүү. Тэгээд бусад хүнээс одоо танлуу орж ирж байгаа тийм одоо мөнгө төрөх ч юм уу эд мөнгөний одоо материал тусламж ч юм уу эсвэл сэтгэлийн дэмжлэгээс тийм одоо битээ татгал зараа гэсэн мэн. За энэ карт ингэж тайлбарлая. За тэгчээд за ингээд хамгийн сүүлийн сонголтын картаас одоо мессеж авъя. Энэ бол дээд захиусны ингээд одоо тийм Михаилийн карта. Тийм дээд захиусны ингээд Михаил болохоор зэрэг сөрөг эрчмийн гэж устгадаг. Ер нь бол зориг, хамгаалалт, зориг, шийдэмгийн тийм одоо зүйлийн юу захиусны гэрээ. Тэгэхээр зэрэг дээд захиусны Михаилийн мессеж танд хэрэгтэй мессеж гэх юм бол тийм энэ зөвхөн 5 сард ч ерөнхийдөө тийм та одоо хит одоо ачаалалтаа ажиллаж байгаа ч юм уу эсвэл хит ямар нэгэн санаа зовлт одоо зовлтын дунд тийм байж магадгүй юм байна. Энэ айгаа олон үзэж болохоор хит их одоо ачаалтаа ажилладаг ч юм уу ачаалтаа байдаг хүмүүс эсвэл одоо ямар нэгэн санаа зовлт дунд байдаг хүн байх юм бол одоо юу гэдэг юм танд ер нь бол гадаад биш дотоод тайвшрал айгу тийм чухал шүү. Өөрийгөө дотооддоо айгу тайвшруулж байгаа гэсэн мэ. Дотоод шивл одоо тайвшрал хамгийн чухал. Ер нь бол ингээ тайвшир гэдэг байхгүй. Тэгээ яагаад тайвшир гэж хэлж байгаа гэхээр зэрэг та одоо ингээ бүхнийг мэдгээд гэдэг ч юм уу бүхнийг шийдэх гээд нэг дор шийдэх гээд ингээ өөрийгөө ингээ зовоод байж магадгүй. Тийм учраас ер нь бол юмд бол 50 дараа яг одоо бүхнийг мэдэх, шийдэх ерөөс ямар ч алба байхгүй. Тийм зүгээр л ингээд зүгээр л сайхан гүнзгий амьсгал итэг гэж нүртөө тий итэг. Яг та хэд одоо бүх юмыг амжуулах гал бүх юмыг өөрөө хийх гээд ч юм уу нэлээ хүмүүсийн төлөө санаа зовдөг ч юм гэдэг хүн байж магадгүй л дээ. Тэгэхээр зэрэг тий бид дахиад хэлье одоо та хэд их ачаалалтаа ажилдаг амьдардаг ч юм уу скол янз бүрийн жишээчинд аюух санаа зовдөг скол санаа зовнил дунд байж мэднэ. Тэгэхээр зэрэг ер нь бол танд одоо ер нь дотоод тайвшрал хамгийн чухал шүү. Тийм ер нь ингээ тайвшраараа яг одоо ингээл бүхнийг мэдэх гээл шийдэх гээл тийм ингээ ямар ч алба байхгүй шүү. Сайхан ингээ амьсгалаад өөртөө итгээрэй гэсэн байна. Нөхцөл байдалд итгээрэй гэх юм уу тийм бас тийм. За ямар ч гэсэн юм гоё мессеж танд хүсмээр ингээд үнэхээр таны тийм нөхцөл байдалтай таарад таалагдсан бол тийм лайк тархаа бити мартаараа мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо надаа эмоц дарах юм бол би бол тийм маш их баярлалаа. Тэгэхээр эмоц нь юу аах вэ гэхэлэр зэрэг таны дотоод гэрэл асахыг бэлэгдээд юм гэрэл түрүүний юм дээр л нар гэсэн тий. За хоёу яа бүгд ч гэсэн юмас дараараа яадвал таны амьдралын нэг цэгцэл тусаа дахиад шинэ гоё цэгцэл эхлэхийг тий бэлэгдээд бүгж скол одоо таны энэ 5 сард одоо таны хүн хоорондын харилцааны нөхөрлөл түншлэл чи айгүй сайн тийшээ яваасаа эсвэл ямар нэгэн шинэ цикл эхлээсэ тий гэж тийм бэлэгдээд бүгж бүгж алдахгүй байх юм бол ринг гэж бичсэн ч болно тий эсвэл монголоор бүгж ч юм уу тий тэгэх юм бол 3 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа та өөрийнхөө 5 сарыг сайнаар тэн зөвхөн гэсэн үг шүү. Гэтэ заавал дараа гэж юм биш шүү. Тэнд дарах хэсэлт хүмүүс ээл сайхан сэтгэлтэй хүмүүс ах юм бол дараараа. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл. Баяртай.
За ингээд 4-р картыг сонгосны мэрэг эхлэе. Энэ картанд одоо татгацсан мэрэг. 7-р сарын ерөнхий адил гэсэн мэрэг гэж байна. За ингээд 4-р картны хүнийхээ одоо картуудыг бүгдээр ингээд зэрэг одоо нэгдэзэй. За амирх картад гарсан байна. За ингээд хамгийн ихний энэ картаар одоо энэ 5 сард одоо таны одоо асуудал ямар сэдвтэй сар болох вэ? Ямар асуудал чухал болох вэ гэх юм бол win-win 50-50 тий. Ил харилцан адилхан гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ сард танд ямар асуудал чухал болох вэ гэхэлэр зэрэг одоо хуар харилцаан дээр ажил төрөл дээр ч юунд дэрч яж магадгүй одоо бүх талд гэдэг байхгүй. Тэг нөгөө талдаа ч гэсэн ашигтай ийм шудраг тийм ухаалаг шийдэлтэй одоо тэр зүйл тийм шийдэл хийх гэдэг ч юм уу тийм шийдэл рүү одоо тэмүүлэх нь аягүй чухал болж магадгүй байна. Тийм аягүй тийм тэнцвэртэй юмд аягүй тэнцвэртэй хандах. Тийм яг дундыг баримтлах гэдэг юм уу эсвэл ингээд төвийг сахих гэдэг юм уу тийм энэ зүйл аягүй тийм чухал бол шүү. Цаад хүнээ бодох, харилцан тэнцвэрээ бодох. Тийм танд ч ашигтай, тэр хүнд ч ашигтай юу гэдэг нэг тийм шудраг, тийм ухаалаг шийдэлтэй одоо энэ сард аягүй чухал бол шүү. Тийм төвийг сахсан байдал ч юм уу тийм. За ямар ч гэсэн энэ зүйл аягүй чухал болох юм. Таныг харцаараа би энэ сэдвэртэй. За ингээд өгөө аваа чухал шүү гэж ачим шигтэй цаад хүндээс ашигтай танд ч ашигтай. Тийм хувилбарыг сонгох янз бүрийн зүйл дээр тэрийг нэлээ хар занж үзэх гэх мэтлээ иймэрхүү зүйл аяг чухал болж магадгүй мэ. За энэ сарын одоо 5 сарын маань уур амьсгал одоо 4-р картыг сонгосон үний хамт ямар байх вэ гэхлээр зэрэг уур амьсгал төр баахан байшин гараад байгаа байхгүй. За энийг ингээ харах юм бол нэг тийм хаус те үл хөдлөх хөрөнгө байр ч юм уу тийм эсвэл ямар нэгэн зүйлийн байр суурь тимуур амьсгал эсвэл байшин барилга үл хөдлөх хөрөнгөний асуудал гэх мэтчлэн иймэрхүү уур амьсгал бол байна. Байшин дотор ч юм уу эсвэл үл хөдлөх хөрөнгө ч юм уу эсвэл ямар нэг юмны байр суурь хадгалах ч юм уу тэр зүйл тийм уур амьсгал. За ингээ 2 дахь карт харах юм бол тэгээ дунд нь эрэхтэй гараад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр нь бол эрэхтэй хүний танаас одоо ахмад ч юм шигтэй тийм эрэхтэйний нөлөө энэ сард аявуух байж магадгүй. Тэр эрэхтэй хүний одоо нөлөө шийдвэр тэр хүний одоо шийдвэр өөрчлөлт танд аявуух нөлөөлөгч юм шиг. За ямар ч байсан тийм эрэхтэйний нөлөө бол байна. За тэгээд за энэ карт ингээд тэр хүний одоо гаргасан өөрчлөлт шийдвэр таны энэ 5 сард нэлээд нөлөөлөгч юм шиг. Тэг санагдаж байна. За тэгчээд энэ одоо энэ сарын маань одоо бас нэг уур амьсгал гэх юм бол тийм нэг төрийн байгууллага юм шиг санагдаад аз нэр харахаар нэг төрийн байгууллага юм шиг хуулийн байгууллага эсвэл албан байгууллага эсвэл нэг тийм их сургууль нэг тиймэрхүү нэг тийм албан газар их сургууль төрийн байгууллага ч юм уу хуулийн байгууллага ч юм уу тиймэрхүү уур амьсгал бол энэ сард аявуух вэ. Та тийм газрын дүрм журамд захирагдах ч юм уу эсвэл ямар нэгэн албан ёсны ажил албан ёсны бичиг баримт ажил эсвэл та нэг тийм энэ гурыг харах юм бол энэ 5 сард тийм албан байгууллагын ажил хууль зүйн бичиг сачиг тийм их мэдлэлтэй хүнтэй харилцах ч юм уу сургууль соёл ч юм шиг тэгс мөртлөө хуулийн байга ингээ харах юм бол ямар нэгэн албан байгууллага ч юм шигтэй болсон юм. За ямар ч гэсэн иймэрхүү зүйлээ иймэрхүү уур амьсгал аявуух тийм ээ харагдаж байна энэ гураас ингээ харах юм бол за нэг иймэрхүү уур амьсгалтай саралах нэ тэгчээд таны одоо ажил үйлсээ үзье гэж бодож байна.
Ачаалал үстээр болохоор зэрэг та айгүй олон юм ингээл одоо нэгтгэх гээл дээ нэг саунд юулах гээл айгүй янз бүрийн юмыг одоо юулах гээл хийх гээл тиймэрхүү зүйл аяг хийж магадгүй. Гэхдээ та тэрийгэ жоохон хуваарлж чадахгүй ингээд өөрөө бүгдийг хийх гээд өөрөө бүх ачаалаа авах гээд өөрөө бүх хариуцлага өргөх гээд ч юм уу эсвэл ажлын ингээд хуваарлалтаа та өөр хүнд өгөөд гэдэг ч юм уу тэгж чадахгүй нэг ажлын одоо хуваарлалт дээр ингээд өөрөө ганцаараа бүхнийг хийх гээд ээж магадгүй юм байна. Тийм яг нөгөө бусдаас ингээд тусламж гуйж чадахгүй хүнд одоо найдахгүй ганцаараа ингээд өөрийгөө зоох ч юм уу тэр нэг жоохон зохицуултаар нэг жоохон энэ дээр анхаарал зүгээр авах гэж бодож байна ажил үйлс дээр. Тийм. Тэгэх гээд байж магадгүй тэрэн дээр анхаараараа. Тийм. За тийм нэг өөр юмсгал энэ ажил үйлс дээр. Тэгээд дараагийнх нь энэ картыг харах юм бол ажил үйлс дээр одоо ямар нэгэн одоо эрх мэдлийн төлөө ямар нэгэн бяцхан жижиг сажиг тулаан хийх гэдэг ч юм уу дээ. Одоо скол албан байгуулах компани доторх эрх мэдэл ч юм уу. Жохон ажил үйлсээр нэг жохон одоо бяцхан нэг тийм залмигч юм шиг ховч гэж хэлэхэд цаашаа юу гэж залмиг тийм ажил үйлсээр одоо аль талд нь орох вэ гэдэг ч юм уу. Одоо хүн орондын ажил төрөл дээрх одоо хүн орондын харилцааны жижиг шажиг тийм ядаргаатай асуудал байж магадгүй юм шиг санагдаж байна. Тийм. Албан байгуулах компани доторх одоо юу гэдэг улс төрчих гэдэг ч юм тий. Жижиг сажиг завар сайгаа олон үнд ч алхаар тий. Ямар ч асан та албан байгууллага дотроо ч юм шиг жоохон тиймэрхүү эрх мэдлийн төлөө зааварсан иймэрхүү амьсгал мэддэгдээд байна. Тэгээд хичээд одоо энэ картаас айгуу адилхан юм хэр. Энэ хоёр айгуу адилхан. Тэгэлэр бас ингээд ажлын ойр тойронд те жоохон юм бяцхан дайсагнагцал лалцал одоо явагдаад байгаа хгүй тийм. Ямар нэгэн онцгүй санаатай хүний явуулга гэдэг ч юм уу те. Тийм за энэ дэр чам боломжтой. Хоёрдэр бүгд том картчлалтай ганцхан юм л том карт. Бусдаар нэг жижиг яг жижиг шажиг юм байж магадгүй байна ажил дээрээ. Тэн дээр бол тийм жоохон бяцхан анхаарал зайлс хийчихвэл зүгээр ах гэж бодож байна. За ямархуу байдал байж магадгүй. Тэгчээд танд ажил үйлс дээр одоо зөвлөгөө гэх юм бол трансформатор ажлын үйл явдал ажил хурдан өрнөж эхлэх дохиошгүй гэсэн ийм мессеж аваад байгаа байхгүй. За энийг би яг өөрийнхөө ингээд эхлэх юм бол ажил үйлс дээр зөвлөгөө гэх юм бол ер нь бол тийм завгүй эрчтэй ажил үйлс дээр тэ энэ сар айгу тийм завгүй эрчтэй хурдтай юм сар болж магадгүй. Одоо тийм учраас эрч хүч зохион байгуулалт аягүй чухал шүү гэж хэлээ. Таны ажлын те одоо зохион байгуулалтын те өөрөө ганцаараа бүгдийг хийх гээд байхгүй бусдад хуваарлж өгөх те. Ажлын одоо зохион байгуулалт эрч хүчээ одоо те гамнах тэр зүйл аягүй чухал шүү. Жоон тийм завгүй эрчтэй те сар болж магадгүй юм шиг. Тийм ээ. За ямар ч юм зүйл гарч байна. За тэгчээд таны мөнгө санхүү энэ 7 биш уучлаарай энэ 7 энэ сард ямар байх вэ? Мөнгө санхүү болохоор зэрэг. Ерөнхийдөө бол яг л та хэр ажил нь яг л ажлынхаа хөлсийг яг авна гэж байна. Тийм. Тэгчээд энэ дээр болохоор зэрэг жоохон мөнгөө юу яаж магадгүй. Мөнгө төрөн дээр болохоор зэрэг орлогоо зөв удирдах чадахгүй. Мөнгө олсон ч нэг жоохон нэг баяртай биш байгаа байхгүй. Тийм. Орлогоо жоохон зөв удирдаараа орлогоо цалингаа ч юм уу ямар нэг орлого олж ирсэн ч гэсэн яг зөв удирч чадахгүйгаас болоод та нэг л тийм баяртай биш байгаа байхгүй. Тийм.
ийм гэж тайлээ. Тэгээд энэ карт төрүүлсэндээ ер нь ямар ч байсан одоо тийм яг хийснээ авна. Та яг энэ 5 сард юу хийн яг тэрийг тэр чинь орж ирнэ. Тийм ямар ч байсан морлого бол дажгүй гэж бодож байна. Тийм яг хийснээ алж аавн. Тэгээд жоохон мөнгө санхүү дээр нэг жоохон дэмий санаа зовнол бол байна. 5 сард тий шал дэмий сэтгэлийн зовнол бол байж магадгүй юм шиг харагдаж байна. Тийм одоо санхүүгийн байдлаа ингээд бусдаас нуух юм шиг тий бусдад хэлхээсээ санаа зовдөг ч юм уу. Энэ бол тий шал дэмий санаа зовнол тий нэг жоохон тиймэрхүү зүйл байж магадгүй. За тэгээд санхүү орлого дээр энэ сард танд одоо зөвлөгөө гэх юм бол яг энэ сард зөвхөн биш ер нь танд мөнгөн дээр нэлээд том гэж хэлэх үү тийм мессеж ирсэн байна. Энэ ингээд аахгүй хилинг энэ ачаалт нөгөө дотоод хүүхдээ эдгээс дотоод хүүхдээ эдгэх нь одоо санхүүгийн элбэг байдалд хүрэх замыг нээж чадахгүй гэсэн тийм мессеж танд өгч байна. Тийм. Тэгэхээр зэрэг дотоод хүүхд гэж юу яриад байгаа юм бэ гэдэг тийм мэдгүй хүмүүс яж магадгүй. Тэднийг тайлбарлаад одоо хэлэхэд тэ одоо дотоод хүүхдээ эдгэх гэдэг нь болохоор зэрэг юу гэдэг одоо таны мөнгөний талаарх одоо даалт ухамсар хүний ил ухамсар даалт ухамсар гэж байдаг. Даалт ухамсар бол бидний одоо контролдож чадахгүй дэр хэсэг аа. Тэгээд таны даалт ухамсарт ч одоо шингэсэн ингээд дадал болсон бүр ингээд суугдсан тийм одоо мөнгөний талаарх төзөл баримтлаа өөрчлөх шаардлагатай гэж гарч байгаа шүү байна. Тийм магадгүй дотоод хүүхд гэж ойлгоод зэрэг таны бага байхад одоо таны мөнгө санхүүгийн талаарх баян ядуугийн талаарх одоо буруу ойлголт нь одоо болтол таны амьдралд тийм мөнгө санхүүгийн байдал дээр сөргөөр тийм нөлөөлөд ийм магадгүй байна. Тийм учраас та одоо даалт ухамсарт шингэсэн тэр мөнгө төрний талаарх тийм буруу ойлголтоо ингэ засах шаардлагатай гинэ. За ямар ч гэсэн дотоод хүүхдээ эдгэх нь санхүүгийн элбэг байдалд хүрэх замыг нээж чадна шүү гэсэн байна. За санхүүгийн тал дээр нэлийн том мессеж гарч ин зөвхөн сарч гэлтгүй тий. За тэгээд хооронд харилцаа буюу хайрцагт хамаагүй гэсэн хүмүүс бол хооронд харилцаан дээр үзэж чадлаа шүү. Яадах юм яад. Тэгээд хооронд харилцаа нэлийн энэ сард идэвхтэй ах нэ. Ямар ч саадаас нь та юу ингээл контролд бол тий. Хооронд харилцаа нэлээд идэвхтэй янз бүр үйлдэл байж магадгүй ер нь аягүй идэвхтэй байна гэж гарч байна. Тэгэд ингээд энэ аягүй том карт байгаа. Ямар ч байсан хооронд дээр зөндөө олоонтой учир хуулзах юу гэдэг нь хооронд харилцаа нэлээд сайн гэсэн үг. Одоо хөдөлгөөнтэй гэх юм уу те. Тэгчээд жижиг энэ хоёр картыг ингээ харах юм бол яг энэ жижиг сажиг юм байж магадгүй гэж бодож байна. Жохон тийм юу гэдэг хавж худал ярих ч юм уу. Тийм нэг жижиг сажиг хууралт хүн амтын жилдэмий ярьдаг ч юм одоо юу гэдэг те. Тиймэрхүү зүйл тийм байж магадгүй шүү. Тэрэн дээр болгоомжлаарай гэж байна. Тиймэрхүү зүйлээс тий зайлсхийгээрэй гэж хэлээ. Жохон хавж юм шиг. Жижиг сажиг хууралт ч юм шиг те. Тийм байж магадгүй. Тэгээд энэ картыг харах юм бол энэ бол жижиг сажиг. Энэ жоохон том карт. Энэ картыг харах юм бол та ингээ хооронд харилцаа юм уу? Хайрцаглын харилцаанд нэлийн төвчмээргүй санагдаж магадгүй байна. Оо ямар ядаргатай мэ гэж бүгдээ ингээл хайж марч юм шигтэй ингээл. Тийм. Нэг жоохон танд хайрцагл мөхөөрөнд харилцаж явах ядаргатай санагдах. Тэгээ та хин нэгний одоо
тийм байдлыг нэлээд харах. Энэ хоо одоо надад дуртай ам уу, дургүй ам уу гэл ингээл тэ царийг ингээл юу яал симхэн ажилдаг ч юм уу. Тэгэл тэр зүйл танд аягүй ядрагатай санагддаг ч юм уу. Нэг жоохон тиймэрхүү асуудал байж магадгүй юм байна. Тийм. Итгэсэн ч гэсэн ямар ч асуух хоорондоо харилцаа нэлээд идэвхтэй, өрнөлтөө байх нэ. За тэгээд хоорондоо харилцаан дээр танд одоо зөвлөгөө энэ айдас гэнэ шал тэмээс айгаад байгаа. Айдас гэсэн юм зөвлөгөө гарсан байна. Тэгэхээр зэрэг хоорондоо харилцаан дээр зөвлөгөө юм бол тийм ямар нэгэн осоорэ гэдэг нэг айц гэсэн ханцахгүй. Тэгэхээр зэрэг айдас таны одоо хоорондоо харилцаа буюу харьцал харилцаа ч юм уу хоорондоо харилцаанд аюух тийм нөлөөлөд байна. Тийм ер нь ал гомдох ч юм уу тэг жоохон ингээ гомдсон шиг өчөөс гомдох ч юм уу хаягдах, шаналх би ингээ гомдчихгүй, хаягдчихгүй, шаналчихгүй гэсэн тийм айдас ингээ танд байгаа юм шиг байна. Тийм тэр зүйл ингээд одоо таныг хоорондоо харилцаа буй харьцал дээр турагшаа явуулахад аягүй саад болж ах шиг байна. Тэгээд ер нь бол айцсан анзаараараа одоо түүний цаана юу нуугдаж байгаа вэ те? Тэрэн дээр нэг юм сайн бодороо. Тэгээд ер нь бол нээлттэй, зоригтой байж чадах юм бол харилцаа чи илүү одоо ихтэй тийм батуух болно шүү. Тийм айцгаа харахтай гэж юм байна шүү дээ. Хоорондоо харилцаан дээр намайг яаж хол хийж бол би шаналж холоо үсээ айдсаа бол хаяад яг л зоригтой нээлттэй байж зүгээр юм байна. За ямар ч хоорондоо харилцаан дээр ийм зөвлөгөө байлаа. За тэгээд одоо энэ сард танд хэрэгтэй хартандаас нь грин мессеж. Наалхаар зэрэг бас л айдас эргэлзээ. Одоо үгүй юм. Хартандаас нэг мессеж юм бол айдас эргэлзээ бусдын хүлээлт танд одоо тийм нөлөөлж байгаа бол зүүн совин дотоод мэдрэмжээ. Тийм мэдрэмжээрээ шийдэрээ. Тийм зөв шийдвэр бол таны тийм зүрхэнд чинь байгаа шүү гинэ. Тийм. Энэ сард ямар нэгэн одоо айдас эргэлзээ одоо бусдын хүлээлт ингээл одоо бусдын нөлөө танд авих байгаа бол тийм ер нь бол дотоод тийм мэдрэмжээ одоо тийм зүүн сонгоор тийм шийдэрээ. Тэгээ ер нь аль зөв шийдвэр бол зөвхөн сэтгэл зүрхэнд л байдаг шүү гэсэн байна. За ийм мессеж танд өгч байна. Жохоо ерхий мессеж ч үгүй. За тэгээд хамгийн сүүлийн одоо сонголтын картаас бас мессеж авах гэж чадчихээн. Тэгээ энэ хүүхд өөрх ингээ айц моцд. Тэгээ ер нь бол сонголтын мессеж болохоор юу гэдэг юм айдас ч юм уу те санаа зовлт хяналт тавиад тийм байхгүйгээр тий одоо өөрийнхөө харсан даасан тэнгэртэй ч юм уу тий сахиус тэнгэртэй итгээд ингээ сэтгэлээ амраа. Тий ер нь ал танд одоо тохиолдож байгаа ямар нэгэн асуудал хэрэг байгаа бол танд тэр бол таны мэдхгүй чимээгүй хэлбэрээр айл хэдийн шийдэгдээд эхэлсэн. Тийм болохоор та санаа зоввол одоо зовлт янз бүрийн хяналт тавих ч юм уу те тэгээд элгүүгээр те сэтгэлээ амраа гараа тэр асуудал айл хэдий шийдэгдээд эхэлсэн зүгээрээ та санаа зовлтгүй гэсэн мессеж гээд одоо дээд сахиус нэгэр тийм Михаилийн картаас ийм мессеж танд тэрүүлж ахшиг байна. Дээд сахиус нэгэр Михаил болохоор зэрэг сөрөг одоо энерги ингэж устгадаг муу одоо юу зориг шийдэмгийн байдал ийм одоо тэг сахиус нэнгэраа тантамт ингэ явж тээ. Тэ айл хэдийн одоо танд хэрэг амьдралд ямар нэг тэг одоо аюу хэцүү асуудал байгаа бол тэр чинь айл хэдийн ингэ шийдэгдээд эхэлсэн явж байна. Та одоо ерөөсөө тийм тэр нэг удаад тэг хэлбэрээр ингэ явагдаж байгаа юм л да.
санаа зовл хяналт тавиад байлгүйгээр тийм өөртөө итгэж сэтгэлээ амраа гэсэн байна. За ингээд өндөрлөө. Тийм үнэхээр тийм давтан хилээд жоохон олон дахин ярьсан бол уучлаарай. Тэгээд одоо дөрөвдүгээр картыг сонгосон хүн маань үнэхээр тий одоо нөхцөл байдлыг таарад таалагдсан бол тий лайк тараа бити мартаараа. Мөн таалагдаад одоо танд таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй бөгөөд өөрийнхөө тий нөхцөл өөрийнхөө одоо сарыг сайнаар зөгнөе гэж хүн байх юм бол тийм зайц ямар яах вэ? Тийм бүх одоо ажил үйлс чинь урагштай яв гээд таныг айдсаа болмол гэдэг болохоор зэрэг арслан гэдэг юм ямар дараараа тийм энэ дээрээс айдсаа бол энэ дээрээс айдс. Тийм болохоор зэрэг таныг одоо энэ сард нэлээд зоригтой тий өөртөө ихтэй тийм байхыг бэлэгдээд арслан гэсэн тийм үуч дараараа гэх юм бол дөрөвдүгээр картыг сонгосон бөөд намайг дэмжиж байгаа мөн та өөрийнхөө сарыг сайнаар бэлгэж ийн гэж бодё. Гэхдээ заавал дарах ёстой дарах гэж юм шүү. Тий. Сайн сэтгэлтэй бөгөөд намайг дэмжих хүсэлтэй хүмүүс айхан бол дараараа. За ингээд одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл. Баяртай.